За амралтын өдрийн мэнд бичлэгүүдэд 5 минутанд багтааж хэрэгж эхэлж байгаа. Тэгээд өөрийгөө басаадсан байна. Би өмнө цаг ярьдаг байсан. Тэгээд 10 минут, 20 минут ярьдаг байсан, 30 минут ярьдаг байсан, 10 минут ярьдаг байсан. Одоо нэг 5 минутанд бас нэг юм ярих гэж үздэг болчих. Тэгээд дээрээс нь ингээд дутуу үлдээчих юм бол тэр нь ашигтай юм байна. Тэгэхгүй болохоор угаасаа тайлбарлахад заримдаа цаг шаардлагатай. Яг нэг хүн тайлбарч илаа гэж бодоход цаг шаардлагатай. Бүтэн цаг тайлбарлаач баг тэр хүн ойлгох уу ойлгохгүй юу гэмэрсэдийг тэгээ нэг 10 минутын бичлэгэнд багтаах гэж хичээж гисэн. Энэ бол миний алдаасан байна. Уучлаарай. За тэгээд 59 хаа. Тэгээд 59 төвчлэг орж ийн. Тэгээд 59 төвчлэгэн дээр юу ярих вэ гэхээр жихэн буддистнаар дахиад яриад энэ жоохон мүлжүүрсэн сэдв юм шиг. Яг л та нар жоохон ойрхон сэдв учраас. Гэхдээ би дахиад хэлээ. Би бол буддистнтай биш. Би итгэгч хүн. Гэхдээ би буддист үзий яддаг хүн биш. Гэхдээ нэг хайрлсан ч гэсэн одоо бол нэг хайрладаг биш сэдв хүн биш. Тэгээд үзий ядвал яг. Энэс болж нэг христчтэй библи уншдаг гэдгээс болж гэрийнхээ үзий ядсан, найзууд үзий ядсан, бүхэн үзий ядсан. Одоо ч гэсэн миний найзууд энийг хэрвээ ойлгох юм бол үзий ядах боломжтой. Гэхдээ яг хэлдэг санааг нь яагаад би тэгж хэлдэг гэдгийг ойлгох юм бол тэр хүмүүс нам үзий ядгаа болчихно. Яагаад гэж хэлт юм бэ гэхээр харин хэлсэн шүү дээ. Буддын шашин төгс хэлбрээрээ түгээгдэх хэрэгтэй байгаа. Энгийн мөртлөө илүү амьдрал ойрхон гэсэн мөртлөө их хэлтээрээ гэсэн мөртлөө тийм хэрэгцээгүй сураад дуусшгүй тийм хэлбэрээр биш. Тэгэд ер нь энерги судлал юм уу ангаах ухаан гэдэг чинь айгу дуусшгүй байхгүй ер нь бол зарим утгаараа. Дуусах юм бол хизээ дуусах юм бэ гэхээр багдуу бурхан дуусгаж нэрээ шүү. Би бурхан гэхдээ ингэж буруугаж гэж байгаа биш. Ер нь зүгээр үхэл хагцал зовлон гэж байгаа учраас өвчин байгаа учраас ангаах ухаан гэж байгаа. Ангаах ухаан хизээ хэрэггүй болох юм бэ гэвэл хүнд болон өөртөө анхаарал тавьдаг. Хүн болон өөрийнхөө эрүүл мэндийг арчилдаг. Тэ хин нэгний шаардлагагүйгээр арчилдаг. Дотроосоо гэгэрсэн соён гэгэрэлтэй болсон үед ангаах ухааны шаардлага байхгүй. Одоогийн бид нар бол тийм биш үү? Ингээл явжлээд өвдөхгүй юм шиг дүүрс гэж явж байгаа гэдэг нэг өдөр нуруунд татдаг, өвчин зовлон иддэг, толгоо нүгддэг, арх уудаг, арх уугаад тэ тэр зүгтээ тэр зүйлээ мөртлөөч гэсэн маргааш нь дахиад бүр их зовлонтоос ирдэг. Ингээл Монгол тийм зөндөө зовлонгууд байна. Энэ бол ихний жишээ. Тэгээд ер нь шаардлага гэдэг жишээнээс зөндөө олон жишээ байна. Монголд бол буруу хооллолтой байна. Ингээл дураараа дүрж явж байгаа. Тэгээ одоо яг цэмцгэр амьдрах уу гэхээр одоо бид нар цэмцгэр амьдрах чадахгүй л дээ. Мэдээж KFC идэх гоё, дахиад идэх гоё. Гоё ярих байх гоё. Гоё тавигдах гоё, гоё эмхтэн үнэтэй байх гоё. Дотны харилцаа гоё. Монгол хүнд бол гоё штэ. Энэ бол аимшиг сэдв байхгүй. Би бол та нарыг тэр зүйлээс нэг амар холдуулах гэдэг юм биш. Гэхдээ зүгээр ойлгож чадвал баг зэрэг холдуулах гэж байгаа гэсэн үг. Гэхдээ юу гэж тайлбарлалаа юм бэ? Ямар ч гэсэн би дотны харилцааны тухай ярьдаг. Гэхдээ дотны харилцааныг сурчлах гэдэг байгаа биш. Зүгээр ганц бие амьдралыг сурчлах гэдэг байгаа. Эсвэл дотны харилцааг сурчилсан ч гэсэн дотны харилцааны олон хүнтэй байдаг хэлбэр биш. Ганц хүнтэй байдаг мөртлөө илүү үнж байдлыг илүү юм гүн утгатай хэлбэрийг сурчлах гэж оролдож байгаа гэсэн үг. Эсвэл буддын шашныг сурчлах байгаа гэж ойлгох юм бол би буддын шашныг харин тийм хүн хэлбэрийн биш, ойлгодонгүй хэлбэрийн биш. Эсвэл ангаах ухааны биш. Тэгтээ ангаах ухааны байлаадсан арай л амархан мөртлөө, энгийн мөртлөө илүү үр дүнтэй хэлбэрийн дүүх гэж явж байгаа гэсэн үг. Тэгээд яг ингээ харин бодоод үзтээ. Та нар яг миний оронд тавиад өөрсдөө бодоод үзтээ. Яг энийг ойлгосон гээ. Хэцүү байгаа өстэй яг ингээ. Уул нь өөрөө ойлгоод байгаа мөртлөө. Яг нэг хүнд ингээ заач ихээр нөгөө хүн буруу ойлгочихно. Наваа ингээ амьдралаас бодуулах гэдэг юм. Наваа ингээ дуртай зүйлээс бодуулах гэдэг юм. Миний архинаас бодуулах гэдэг юм. Миний найзуудаас бодуулах гэдэг юм ингээ бодчихдаг. Тэгээд үгүй чимшиг тийм л зүйл болчиход байна. Яг тийм гэдэг нь болохоор яг тийм би гэхээр харин та нэг зохоо бохоо болчихно. Ирээ дотны харилцааны мөн чанар, бэлгийн энерги мөн чанарыг ойлгож хүн нэг тийм учиргүй ингээд олон юм хөтөө үнтэй харьцаж хүслээ болчдөг байхгүй юу? Тэр бол нэг бодлын зөв. Тэгээд нөгөө талаас болохоор үгүй гэдэг нь болохоор би та нарыг ерөөсөө амьдралаас холдуулах гээгүй. Би та нарыг үр удмын үлдээ гэж хэлж байгаа. Би та нарыг буддисттай бай гэхдээ хэлж байгаа шүү дээ. Үг дээдсэн хүнд зөв бай гэхдээ төгс хэлбэрээр нь судлаач. Бити ингэ дутуу судлаач. Хоёрын хооронд бити байгаач. Бити ингэ далжиж явж байгаа, далдганд явж байгаа, үхчээч гэж хэлж байгаа байхгүй юу? Болхилгээр хэлж шүү дээ. Заримдаа болохоор би бүр энэ сэдвээр үбэс өөрөө багш гэлтгүй уураа бардаг байхгүй юу? Юу ч гэсэн төгс хэлбэрээр судлах цаа гэж ойлгочод болно. Тэгэлсэн тохиолдол баяртай.
Oh shit.